За улсын их хурлын дарга Дархан уул аймгийн иргэдтэй уулзах үеэр эдийн засгийн өсөлт макро түвшинд агсан харагдавч микро нэгж буюу айл өрхийн хэмжээнд мэдрэгдэхгүй байгаа зарим тоонууд дээр үндэслэн тайлбарлаж мэдээлэл өглөө. За тухайлбал уул уурхай салбарын өсөлтийн нөлөөгөөр манай улсын төсвийн орлого сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдэж байгаа гэж тайлбарллаа. За уулзалтын үеэр Дархан уул аймгийн иргэдч санал бодлоо хэллээ. Багийн дараагаар ажиллаж байгаа. Тэгээд манай багт нэг 5000 гаруй иргэн 2900-аад өрөх байна. Тэгэхээр бид нар одоо 3 хүн энэ олон хүнтэй ажиллаж байгаа. Тэгэхээр тайлан тооцоог багасгахыг гэдгийг ийм одоо өөрөө гаргаж явж байгаа нь одоо миний хувьд бол маш их сайшаатай гэж хүлээж авч байгаа. Одоо яг чөлөөлөе. Энэ альва төрийн хүн сурталыг харилцагыг дарамтыг байхгүй болгоё гэж байгаа уриалга нь бол маш зүйтэй гэж дэмжиж байгаа. Одоо ер нь миний үеийн залуучууд байрны асуудал айгүй хүнд байдаг. За ипотекийн зээлэг бол ерөнхийдөө Улаанбаатараа төвлөрлөгтэй учраас тийшээгээ санхүүжилт илүү их татагддаг байсан болвол одоо энэ одоо бодлогын хүрээнд бол одоо засгийн газрын бодлогын хүрээнд ипотекийг орон нутаглуу 50% нь шилжүүлнэ гэдэг бол энэ үнэхээр залуучууд маш том дэм болж байгаа. За шийдвэр гаргах төвшөнд гарч ирсэн дарга нар хүн сурталыг арилгана гэдэг боловч бодит ажил хийдгүү гэдгийг уулзалтанд ирсэн төрийн албан агчид хэлж байлаа. За харин улсын их хурлын даргын ярьж буй төрийн албан дахь бичиг цаас тайланг бууруулахаас эхэлнэ гэж хэлсэн нь зөв алхам болно гэдгийг хэлж байна.